Тагнуулын ерхий газрын дарга асуух хурцыг эрен сурвалжлах шийдвэрийг хаан улдүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Тодорхойлбол Монгол улсын ерхий сайд авсан Алтан хуйг хурцыг өөрийнх нь нэр төрд хаалтсан хэмээн шүүхэд хандаад байсан юм байна. Алтан хуйг нь хурц нь өнгөрсөн оны 10 дугаар сард хэвлэлийн хурал хийж 11 дугаар сард C1 телевизийн цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо миний тухай илт худал үндэслэлгүй нэр төрд хаалтсан гутаасан мэдээ тараасан үйлдэлийг хууль бус болохыг тогтоож тараасан хэлбэрээр нь няцаалт хийж уушлах гуйхыг хурцад даалгаж миний нэр төрийг сэргээж өгнө үү хэмээн шүүхэд ханджээ. Гэвч шүүхээс уг асуудлыг хилцэж хурц нь оршин суугаа хаягтай байх уу гэдэг үндслээр нэхэмжлэлийг энэ хүлээн авалгүй татгалцсан байна. За тиймээс Алтан хуйгийн өмгөөлөгчдийн зүгээс хурцыг эрен сурвалжлуулах хүсэлтийг гаргаснаар шүүх хэлэлцэж улмаар хурцыг эрен сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Тодорхойлбол түүний эрен сурвалжиж түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хаан улдүргийн цагдаа гэлц даалгасан байгаа юм байна. Ингэснээр тагнуулын ерхий газрын дарга асуух хурцыг улс орон даяар эрен сурвалжиж эхэлж байгаа юм байна. Хурц нь өнгөрсөн 12 дугаар сард бүгд найр Солонгос улсыг зорьсон байдаг юм байна. Тэрээр бүгд найр Солонгос улсаас суух элчин сайдаар томилогдохоор босон ч ерөнхийдөө Батулаг тагнуулын ерхий газрын дарга асуух хурцыг бүгд найрамдах Солонгос улсад элчин сайдаар явуулах хэсэг асуудалд хүлээцнэх шаардлага үүссэн. Учир нь хурцыг элчин сайдаар томилох тухайд улсын хурлаа зөвшөлдсөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг юм а. За үүнээс гадна улсын хурлын гишүүн Бацаандан хурцтай холбоотой мэдээлэл хийсэн нь өнгөрсөн оны дуйлааны нэг байсан юм. Тэрээр сэтгүүлчдэд хандан тагнуулын ерхий газрын дарга хурц бол зориг болон эрдэнэт үйлдвэрийн хэрэгт холбоотой хүн. Эрдэнэтийн 49% худалдаа хөгжлийн банкад худалдаж авах үйл ажиллагааг гардан зохион байгуулсан гол хүн бол хурц хэмээн мэдэгдсэн. За улсын хурлын гишүүд олон бизнесмэнүүд хурц гэдэг хүнээс айдаг гэх мэдэгдэл хийсний дараа хурц Бацаандаг мөн шүүхэд өгсөн байдаг. За Баянзүрх дүүргийн эртний хэргийн анхан шатны шүүх тагнуулын ерхий газрын дарга асны гомдлыг өчигдөр 2018 оны 2 сарын 13-нд хилцээд улсын хурлын гишүүн Бацаандан хурцыг гүтгсэн. Нэр алдрыг гутаасан гэсэн шийдвэр гаргачихжээ. Тодорхойлбол шүүхээс улсын хурлын гишүүн Бацаандан анх мэдээлэл тараасан арга замаараа буюу хэвлэлийн баг хурал зарлаж нийгмийн шүлжээний цахим хуудасаар гүтгсэн хэрэгтэй албан ёсоор уучлалт гуйх ёстой гэж үзсэн байна. За шүүхийн шийдвэрийн хариуд улсын хурлын гишүүн Бацаандан хурц инхбатыг хулгайсныг Эрдэнэтийн 49% ард түмэн биш хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх нь мэдэхгүй л байгаа юм байна хэмээн өөрийн цахим хуудасаараа жиргэж давзаалтаа илэрхийлээд байгаа юм. За мөн хурцыг тойрсон шүүх цагдаагийн асуудал үүгэрч дуусахгүй бололтой. Учир нь улсын хурлын гишүүн бол нэр хүндэд халтсан асуудлаар хурцын нэр дээр шүүхэд нэхэмжил мөн гаргаад байгаа юм байна. Балан амгалахын сайдаар ажиллаж байхдаа болд хойд Солонгостой хууль бус зэвсгийн 8 хийж үүнээс нь болж 2 хүн цаазлагдсан мэдээллийг хурц байнгын хорооны хурал дээр мэдэгдсэн юм. Гэвч хуулийнхаа хурцын нэрийн хаяг тодорхойгүй хүндлэлээр нэхэмжлийг хүлээн авахаас татгалзсан гэж байгаа. За энэ мэт хурцын асуудал хурцад мал хിവэр байгаа юм байна. Нэг хэсэг нь хурцыг хайж байгаа бол нөгөө хэсэг нь уучлалт гуйх гэсэн боловч олдохгүй байгаа юм байна. Мэдсэг мэдээллээ.